One Championship-ийн бүсийн авраг инх оргил 2 өрөө байраар шагнажээ. Сайн байцгааны эрхэм үзэгчтэй Ice Global телевизийн мэдээний хөтөлбөр эхлэхэд бэлэн болоод байна. Студид хөтлөгч Мөнх Баяр ажиллаж байна. Улаанбаатар трамвай төсөл хэрэгжснээр нийслэлийн иргэдийн төвжирэлд зарцуулж буй цаг хугацаа хэмнэнэ. Шүүхэд мэргэжлийн сэтгэл зүйч ажиллаж эхэлснээр 24 гэр бүл эвлэржээ. Монгол шуудангийн шинэ жилийн бэлгүүд Оросын холбооны улс руу илгээх илгээмжийн үн 45%-аар хямдрлаа. Ингээд болоогүй. Үлэр шиг Москва ба Гялцж буй Краснодар Орос орн шинэ ондоо хэрхэн бэлдэж байна вэ? 12 дугаар сард цөмөөхөн ертөнцөөр аялах сар амралтын өдөр хаачихв. Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд түгжирлийг буурлах зорилгоор Улаанбаатар хөнгөн галт хэрэг трамвай төслийг хэрэгжүүлж буй. Тэгвэл уг төсөл манай улсад хэр ач холбогдолтой болон энэхүү төсөл хэрэгжснээр Улаанбаатар хотын төвжирэл хэдэн хувиар буурах талаар манай телевизийн дараах мэдээг бэлтгэлээ. Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжирлийг бууруулах нийтийн тээвэрт олон төрөл тээврийн эрсдлийг нэвтрүүлэх зорилтын хүрээнд нийслэлийн засаг даргын 2024 оны захирамжаар Улаанбаатар хотын хөнгөн галт хэрэг трамвай төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэхүү төсөл нь нийслэлийн иргэдийн ая тухтай амьдралыг сайжруулж агаарын бохирдол түгжирлийг бууруулахад чиглэсэн томоохон төсөл бөгөөд энэхүү төсөл хэрэгжснээр нийслэлийн иргэдийн түгжирэл зарцуулж буй цаг хугацааг хэмнэх юм. Одоогийн байдлаар нийслэлийн иргэд автомашины түгжирэлд ойролцоогоор 2 цагийг зарцуулж байгаа бол уг төсөл хэрэгжснээр 30-аас 40 минутыг зарцуулах юм. За Улаанбаатар трамвай төсөл нь нийслэлийн авто замын түгжирлийг бууруулах, за иргэдийн ая тухтай амьдралыг сайжруулах, ажлын бүтээмжийг дэвшлүүлэх, за дахиад дээрээс нь нийслэлд олон төрөл нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх зорилготойгоор хэрэгжиж байгаа төсөл. За төсөл нь хэрэгжснээр Улаанбаатар хотын түгжирлийг бууруулж иргэдийн ая тухтай байдлыг дөрөв дэвшлүүлнэ гэж хэлсэн. Тэгэхээр одоо түгжирэл бид нэр өдөрт 2 цагийг 2-оос 2.4 цагийг зарцуулж байгаа бол одоо бидний хэрэгжүүлэх гэж байгаа трамвай тарасын хувьд 2 тараасаас бүрдэж байгаа манайх 2 тарасын хувь дээр бол 37-29 минут гэсэн зорчиж иргэдийн одоо цагийг хэмнэх зорилготой. За иргэдийн ая тухтай амьдралыг сайжруулж байгаа. Тэгээд цагийг хэмснээр ажлын бүтээмж дэвшилж иргэдийн стресс багасж одоо нийгмийн ая тухтай байдлыг сайжруулж байгаа тийм онцлогтой төсөл байгаамаа. Улаанбаатар трамвай төслийг нийслэлийн 2 чиглэлд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг холбогдох албаныхан онцолж байна. Үүнд 1-р шугам нь Цуслангийн бүс Зунжин худалдааны төвөөс Сүхбаатарын талбай хүртэлх чиглэл баригдах бөгөөд энэ 11 км урт 16 зогсоолтой байгаар төлөвлөжээ. 2-р шугам нь архив ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэлх чиглэл хэрэгжих бөгөөд энэ 15 км урт 23 зогсоолтой байх бөгөөд энэхүү хугацааг нийт 37 минутад зорчино гэж тооцоолсон байна. За манай төсөл архив ерөнхий газраас Сүхбаатарын талбай чиглэлд 15 км урттайгаар хэрэгжиж байгаа. За мөн Сүхбаатарын талбайгаас Зунжингийн бүс буюу Цуслангийн бүс рүү хэрэгжиж байгаа 11 км урттайгаар. За тэгэхээр Улаанбаатар хотын иргэд өнөөдөр түгжирэлд 2-оос 2.4 цагийг зарцуулж байгаа бол тэрийг түгжирлээд байгаа автомашинаас гарах хортхийг бууруулна. Манай тарамбай маань өөрөө 100% цахилгаан эко байгаль дээлтэй. Тийм учраас автомашинаас гарах хортхийг идэвхтэй хэмжээгээр бууруулах тийм үр ашигтай төсөл байгаа. Улаанбаатар трамвай төсөл нь замын хөдөлгөөнөөс хамаарал багтаа цагийн хуваарийн дагуу тогтмол хөдөлдөг цахилгаан хөдөлгүүр тээврийн эрсдэл байх бөгөөд энэхүү төсөл хэрэгжснээр нийтийн тээврийн ачааллыг бууруулж хувийн автомашины хэрэглээг хязгаарлахад чухал үүрэг гүйцэтгэх юм. Мөн уг төсөл хэрэгжснээр нэг цагт 6800 зорчигч тээвэрлэх бөгөөд ингэснээр замын хөдөлгөөний төвжирэлд ихэнх хэмжээгээр буурна гэж тооцож байна. Жанчууларч Баттарч Евгений Павлов, Ice Global. Эрхэм үзэгчдээ та бүхэнд цөөн 20 мэдээг хүргье. 11.11 төвд гайлын байгууллагын хууль бус ёс зүйгүй үйлдэл, хүн суртал чирэгдлийн талаар баримт нотлогоо бүхэн мэдээлэл хүлээн авах тусгай шугам ажиллаж эхэлжээ. Ингэхдээ ирсэн мэдээллийн нууцлалыг хадгалж, их сурвалжийг хуулийн дагуу хамгаална. Мөн ирсэн мэдээллийг өдөрт нь нэгтгэн засгийн газрын хэрэг хэрэглэх газарт хүргүүлэх бөгөөд дүн шинжилгээ хийж ерөнхий сайдад танилцуулах юм байна. Шаардлагатай тохиолдолд мэдээллийн дагуу хууль хяналтын байгууллагыг ажилуулна гэлээ. Баянгол хаан ул сонгоо харихын дүүргийн тойргийн шүүхийн тамгын газарт 2 сэтгэл зүйч энэ оны 8 дугаар сараас ажиллаж эхэлжээ. Сэтгэл зүйч ажиллаж эхэлсэн тухайн өдрөөс 24 гэр бүл эвлэрсэн үр дүн гарсан байна. Түүнчлэн сэтгэл зүйч эвлэрүүлэн зуучлалтай хамтран ажилласнаар гэр бүлийн маргааныг амжилттай шийдвэрлэх хувь 1.7%-аар өсжээ.
Согтуу хүн хасах 20 хэмд гадаа 20 минут байхад хөлдөх эрсдэлтэй. Хүний биеийн температур 36-37 градус байдаг. 32-оос 35 хэм болоход хөнгөн зэргийн осголт явагдана. 28-аас 32 хэм болоход хөдөлгөөн удааширч, царай хөхрөн, зүрх судасны үйл ажиллагаа алдагдана. 28 хэмээс доош ороход хүний аминд халтай болдог байна. 2024 онд тосгосон 115, хөлдсөн 529 тохиолдол тус бүртгэгдэж байжээ. Угаранхийн хордлогын улмаас 71 иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. Тодорхойлбол Баян Үлгийн аймагт 10, Сонгон хайрхан дүүрэгт 22, Хаан уул дүүрэг болон Баян зүрх дүүрэгт 11, Чингэлтэй дүүрэгт 8, Сүхбаатар дүүрэгт 7, Налах дүүрэгт 2 тохиолдол тус бүртгэгджээ. Хордсон нийт хүмүүсийн 45% насанд хүрэхчэд байгаа бол үлдсэн 55% нь хүүхэд байна. Тэдний биеийн байдал 1% нь хүнд, 21% нь хүндөвтөр, 40% нь дунд, 20% нь хөнгөн хэлбэрт байна. Засгийн газар 2012 оны 10 дугаар сарын 20-ны өдөр манай улсын түүх соёл нүүдэлчин ахуй их хаатын түүхтэй салшгүй холбоотой шонхор шувууг үндэсний бахархалт шувуугаар зарласан. Аялагч гэрэл зурагчийн инх жаргал олон мянган километр замыг эрсдэл адал явдал дундуур туулж тэнгэрлэг энэ шувууны гайхалтай агшнуудыг гэрэл зурагт буулган Монголын үндэсний бахархалт шувуу шонхор гэрэл зургийн ном гаргажээ. Бүрээдэд цаг агаарын нөхцөл байдлаас сурагчид хичээлдээ ирэхгүй байж болох хэв хэмжээг тогтоож өгсөн байна. Тодорхойлбол хасах 32 градуст 1-4 дугаар анги, хасах 35 градуст 1-5 дугаар анги, хасах 36 градуст 1-6 дугаар анги, хасах 37 градуст 1-8 дугаар анги, хасах 38 градуст 1-11 дугаар ангийн сурагчид хичээлдээ ирэхгүй байх боломжтой. Гэхдээ сургууль ангийн багштай заавал мэдэгдэх шаардлагатай. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалсан хоцроглыг хичээл тасалсан болон ёс зүйн зөрчилд тооцохгүй юм байна. Монгол шууд нь энэ жил хэрэглэгчдээ шинэ жилийн бэлгээ барьж байна. Дараах сурчлагаар үзээрэй. Монголоос Оросын албаны улс руу илгээмж явуулахад хямдрал зарлаад байна. Монгол шуудан илгээмжийн үнийг 45%-аар бууруулжээ. Өнөөдөр та бүхэнд хүргэж байгаа бид манай компани одоо сүүлийн үеийн мэдээлэл гэх юм бол бид Оросын шуудантай хамтраад сүүлийн одоо жил бас ярилцсны үр дүнд Орос руу явах илгээмжийнхаа тарифыг 45 хүртэлх хувиар багасгаж чадсан байна. Тэгэхээр энэ мэдээлэл бол бас одоо Орос руу байнгын шуудан илгээмж явуулдаг манай ард иргэд те Оросд найз нөхөдтэй, Оросд одоо хамаатан садантай, магадгүй одоо хүүхдүүд нь Оросд оюутнууд бас байж болно те. Тэгэхээр тэр бүх хүмүүст энэ бол бас одоо санхүүгийн хувьд дэмжлэг болох болов уу гэж бид үзэж байна. Оросын албаны улс руу илгээмж илгээх үнийг хямдруулах нь Монгол шуудан компани шинэ жилийн цорын ганц бэлэг биш юм. Хоёр дахь бас дүнгиж саяхан ерөөсөө өчигдөрхөн мэдлсэн шинэ бүтээгдэхүүн бол Эстонийн шуудан болох Omniva компанитай бид нар хамтраад виртуал хаяг гэдэг ийм бүтээгдэхүүн гаргасан байгаа. Энэ бүтээгдэхүүн юу гэсэн үг вэ гэхээр Монголын ард иргэд маань Omniva CGM гэдэг сайтаар ороод Америкт цахим одоо виртуал хаягийг бий болгоод тэр хаягаа Монгол дахь хаягтайгаа холбоод тэгээд Америкийн дурын онлайн одоо цахим дэлгүүрээс бараа бүтээгдэхүүнээ худалдаж аваад Монгол дахь одоо гэрийнхаа хаягаар Монгол шуудангаар хөрвүүлж авах боломжтой болсон байгаамаа. Энэ бүхэн түр хугацааны урамшуул биш ээ. Урамшуулал шинэ жилийн шөнөөр дуусахгүй. Шинэ нөхцөл цаашид тогтмол хүчинтэй байх юм. Сергей Тучков, Евгений Павлов, Сансар, Пүрвсүрэн Марлма, Iced Global. Москва хотод 12 сарын сүүлчээр цас орно гэж таамаглаж байгаач хот тэр чигээрээ хэдийн шинэ жилийн үлгэрийн уур амьсгаланд умсан харагдана. Харин Краснодар хотод шөнө оройн цагаар гудамж талбай өнгийн гэрэл гэж гоёл чимэглийн гялцаж гэрэлтэж байна. Орос орон шинэ жилийн баяр хэрхэн бэлтэж байгаа сурвалжгаар хүргье. Москва хот үргэлж үзэсгэлэнтэй. Харин шинэ жил айсан өдрүүдээр бүрч гайхамшигтай болдог гэж оршин суугчид, жуулчид ярьцгааж байна. Баярын өмнөхөн хотын гудамж талбай, шинэ жилийн гацуур мод, гэрэл чимэглэл, сэтгэл татам инсталляцуудаар дүүрэн хувирчээ. Хүмүүс цугаалж, зураг авч, ойр дотныхондоо өгөх бэлгээ сонгоо алхана. Үнэхээр үзэсгэлэнтэй болсон байна. Хараа болооч байна. Түүнчлэн үзүр бүр өөрийн өрөмөц сэдв уур амьсгалтай байна шүү дээ. Талбайд би 2 дахь удаага ирлээ. Өчигдөр орой хөл хөдөлгөөн ихтэй байсан. Харин өнөөдөр тайван анхааралтай үзэхээр ирлээ. Өстой сайхан байна.
Гайхалтай. Энэ хиймэл цасыг цэцэхгүй байж болох байсан болов уу? Гэхдээ гоё наа. Жуулчин шиг ирмээр санагдаж байна. Анх үзсэн сэтгэлээ дахин мэдэрмээр байна гэхүү дээ. Шинэ жилийн өмнө би заавал хүм ихтлгүүрт очдог. Яагаад ч юм энд л би шинэ жилийн гурван амьсгалд бүрэн ордог. Ажлын бодлосоо түр холдож баярын бэлтгэл бэлгийн тухай бодох боломжтой газар гэхүү дээ. Магадгүй тиймээс л улаан талбай миний хамгийн дуртай газар. Москва хотын захиргааны хэвлэлийн албаны мэдээлснээр баярын бэлтгэл ажлыг 14 сарын 7-оос эхэлжээ. Гэхдээ зөвхөн нийслэл бус бүх Орос орон даяар шинэ жилийн бэлтгэл өрнөж байна. Жишээ нь дулаан уур амьсгалтай Краснодар хотыг ингэж гоё чимэглэжээ. Бүрий бухад хотын төвийн гудамж талбайнууд гэрлийн солонгорсон чимэглэлээр бадран асна. Зарим нь бүр энэ гэлтгансан гэрлүүд сансраас хүртэл харагддаг гэж ярьдаг. Сергей Тучков оч сансар пүрвсүр маралмаа мэдээллийг сурвалжийг Равтли агентлагаас авлаа. Энэ амралтын өдрүүд эд шидийн ертөнцийг мэдрүүлэх гайхалтай тоглолтоор дүүрэн байна. 12 дугаар сарыг цөмөөхөө бүжгэн жүжигийн сар гэх бий энэ сард хамгийн олон удаа олон хувилбараар тоглодог өг бүжгэн жүжиг байж болох юм. Гэхдээ шинэ жилийн дурсамжийг бэлэглэх олон сонгодог бүтээлүүд бий. Уран бүтээлчид үүнээс заримыг дэглэж үзэж танаа сонирхуулж байна. Эхлээд хүүхэд багчуудыг эд шидийн ертөнцөөр аялуулах бүтээлүүдтэй танилцуулъя. Улсын хүүхэлдэйн театрт 13-14-ний өдрүүдэд 11 цагаас Аладдин 1001 шөнийн үлгэр хүүхэлдэйн жүжигийг төлөвлөсөн. Тус жүжигийг 6-аас дээш насныхан үзэх боломжтой. Түүнчлэн улсын хүүхэлдэйн театр 13-14-ний 15 цагаас Пиньоко модон хүүгийн түүх жүжигийг тоглоно. Улаанбаатар театрт 13-14-ний 11 цагаас Маффет хүүхэлдэйн театр болон Улаанбаатар театрын хамтын бүтээл Зрүүд Гринч зул сарын сахилгагүй драм тоглоно. Тусгаар тогтнолын ордонд 13-ний 15 болон 14-ний 13 цагаас Magic Magot Entertainment-ийн Trolls ба Dark Band маскоттой хүүхдийн жүжиг тоглоно. Энэхүү бүтээлийг мэргэжлийн найруулагч хүүхдийн сэтгэл зүйчийн хамтарсан зөвхөн үзэх биш, зан төлөвт эерэг нөлөөтэй контент хэмээн онцолж байна. Мэдээж энэ бүхэн дээр нэмээд цөмөөхөө балет. Өнгөрсөн 7 хоногт энэ жилийн анхны тоглолттой амжилттай тоглосон тус бүжгэн жүжигийг улсын дуур бүжгийн Эрдмийн театрын тайзнаа 13-14-ний 17 цагаас гавьяа жүжигчин Соёлын Илж Алтан үеийн найруулгаар тоглоно. Одоо бусад үйл явдлаас танилцуулъя. Монголын уран зургийн галерейд 13-ний Бямгаргийн 19 цагаас Chamber Philharmonia Piano Duo тоглолт болно. Гонжиг Сумлагийн нэрэмжит улсын уралдааны тэргүүн байрын шагналт авьяаслыг хийлж бэлгүн. Мөн дэлхийн сонгодог урлагийн нэрэмжтэй Чайковскийн нэрэмжит олон улсын уралдааны шилдэг концертмейстер Төгөлдөр Хуурч Батэрдэн нар Violin and Piano Duo тоглолтоо уран зургийн галерейн өвөрмөц орчинд хүргэх гэж байна. Төмөр замын чуулгын ганцхан паласт 13-ний Бямгарагт цагаан лава чуулгын Nomadic Legend ардын урлаг өв соёлын тоглолт хуваарийн дагуу 17 цагт болно. Ардын хөгжим, бүжиг, бие биелгээ, хөөми магтаал, морин хуур, цамын бүжиг, уртын болон ардын дуу, уран нугаралт гээд үндэсний урлагийн бүхий л үзүүлбэр энд багтжээ. Тэнгис кино театрт 13-ний 16 цагаас Алтан хайлс төрийн бас байгууллага Монгол Францын төв хамтран Каннын кино наадмын шилдэг киноноос үзүүлнэ. Энэ удаад хүүхэд наснаас насанд хүрэх шилжилт, бодит амьдрал ба дөрүүдийн огтлцлыг уран сайхны мэдрэмжтэйгээр харуулсан уянгийн өнгөйстэй The Worst Ones киног сонгож байна. Ацуур номын дэлгүүр 14-ний 13 цагаас хүүхэд бүрийн төсөөллийн ертөнцийг тэлэх үлгэрийн цаг хөтөлбөртэй. Хөтөлбөрийг энэ удаад соёлын тэргүүний ажилтан Цоглог студийн захирал ярих урлагийн багш Саранхүү удирдан явуулна. Iced Global амралтын өдрөөр хажихуй амралтын өдрүүдэд болох зарим үйл явдлаас танилцууллаа. Эрхэм үзэгчдээ энэхүү хүрээнд Iced Global телевизийн мэдээний хөтөлбөр өндөрлөж байна. Та бүхэндээ хөтлөгч Мөнх баяр байлаа. Баярлалаа. Баяртай.